Мэдээ үргэлжлэж байна. Голомт банк байгаль хамгаалал, биологийн олон янз байдал, доктортой санхүүжилтийн чиглэлээр Монголын байгалийн үе сантай харилцан ойлголцлын санамж жүжиг байгууллаа. За санамж жүжигт гарын үсэг зурах ёслол, сүлжилттэй тэмцэх тухай нэгдсэн үндэсний байгууллагын конвенцийн талуудын 17 дугаар баг хурлын хүрээнд зохион байгуулсан. За өндөр түвшний доктортой санхүүжилтийн форумын үеэр боллоо. Хамтын ажиллагааны хүрээнд талууд биологийн олон янз байдлын үнцнийг хадгалан хамгаалах, байгаль хамгааллын доктортой менежментийг нэвтрүүлэх, доктортой санхүүжилтийн шинэ механизмыг хамтран хөгжүүлэх чиглэлээр ажиллана. Мөн биологийн олон янз байдлыг хамгаалах, зохистой ашиглахад чиглэсэн ногоон эдийн засгийн шинэ бүтээгдэхүүн хамтран хөгжүүлэх боломжийг судлах юм а. Голомт банк байгалийн үе сан хоёр хэд хэдэн чиглэлээр хамтран ажиллах гэж байгаа. Эхний нэг томоохон хэсэг нь бэлчээрийн дороотлыг бууруулахад санхүүгийн салбарын тэр value chain болгон дээр нь орж ажиллах эхний нэг хамтын ажиллагаа байгаа. Хоёр дахь хэдийн эхэлсэн түрүүний таны асуусан хамтын ажиллагаа нь бол nature байгаль гэдэг нэртэй карт байгаа. За энэхүү картын хураамж нь одоо тэр чигтээ байгаль хамгаалах сан руу орж зарцуулагдана. За мөн байгалийн өв сан өөрөө бас энэ хураамжтай адилхан мөнгийг энэ санд байршуулснаар одоо байгаль хамгаалах, дархан цаас газрыг хамгаалах үйлсээр зарцуулагдах юм аа. Олон улсын хэмжээнд газрын дороотлын асуудлыг шийдвэрлэхийн тулд нэг өдөрт 1 тэрбум долларын одоо санхүүжилт утгатай байна. За яг одоогоор орж байгаа санхүүжилтүүдийн одоо бүтцийг харах юм бол дөнгөж 6% нь хувийн хвшлээс одоо орж байгаа гэсэн статистик байдаг юм байна. Тэгэхээр өнөөдөр манай Монголын байгалийн үе сан маань Голомт банктай хамтраад бас ингэ хамтын ажиллагааны санамж бичлэгийг зурж байгаа нь эргүүлээд энэ байгаль орчны салбар за дээрэс нь бэлчээрийн дороотол цөлжил газрын дороотлын асуудлыг шийдвэрлэхэд зориулсан шинэлэг одоо ногоон санхүүжилтийн төрөл бүрийн механизмууд дээр бол хамтын ажиллагаа үүсгэх бол гол зорилготой. Түүнчлэн Голомт банк байгаль орчинд нөлөөлөх эрсдлийг санхүүгийн шийдвэр гаргалтанд тусгах чиглэлээр хамтран ажиллаж, биологийн олон янз байдлын эрсдлийг наривчлан тооцох аргачлал нэвтрүүлэх, чадвар бэхжүүлэхээр зорж байна. Мөн байгаль хамгаалалт, банк санхүүгийн салбарын оролцоог нэмэгдүүлэх, байгаль дээлтэй хэрэглээг дэмжих зорилгоор Nature Virtual Card гаргаж байна. Энэхүү картын хураамжийн орлогын 80%-ийг Монголын байгалийн өв санд хандуулж, Монгол улсын тархан цаазат газар, тусгай хамгаалцтай олон байгалийн туршлагалт газруудыг хамгаалах үсэд бодит хувь нэмэр оруулах юм а.